Аливаа зүйлийг цээрлэг гэхээр тогтоогдож өгөхгүй хэцүү үе байдаг. Цаасан дээр хэд дахин бичиж үздэг ч юм уу эсвэл чанга дуугаар унших зэргээр цээрлэх гэж янз бүрээр үздэг байхаа. Их үр дүнтэй цээрлэх арга байдаг гинэ. Өнөөдөр тэрхүү цээрлэх аргын талаар авч үзье. Аливаа зүйлийг цээрлэх хоёр ерөнхий арга байдаг. Үгийг тэр чигээр нь цээрлэх арга болон дүрслэн бодож холбон цээжлэх арга. Дүрслэн бодож холбон цээжлэх нь ойд тогтоолтонд илүү сайн үлддэг байна. Зүгээр ярихаар ойлгоход бэрх байж магадгүй. Бүгдээрээ туршааж үзье. Одоо 10 үг өгнө. Та хэдийг нь цээжлэхээр шалгаад үзээрэй. За ингээд эхэлье. Төгөлдөр хур. Зан. Машин. Хувин. Сагсан бөмбөг. Сандал. Мандрин. Нохой. Зураг. Цонх. За ингээд дууслаа. Чийлсэн үгсээ бүгдийг хэлэх юм уу бичээд үзээрэй. Бичлэгийг зогсоогоод бодож байгаад хэлсэн ч болно. Та хэдэн үг цээжилсэн бэ? Дундад цээрлэх чадвартай хүмүүсийн тогтоосон үг 5-7 орчим байгаа болов уу гэж бодож байна. За тэгвэл одоо дүрслэн бодож холбон цээрлэх тохиолдолд цээрлэх чадвар хэр зэрэг байхыг туршаад үзье. Энэ удаа үгийн хамт бяцхан тайлбартай дүрс бичлэг үзүүлнэ. Миний хэлэх зүйлийг ургуулan бодонгоо гол бичигдэх үгийг цээрлээд үзээрэй. За эхэлье. Феррари. Тод улаан өнгөтэй Феррари машин замаар давхиж байна. Машины моторын дууны зэрэгцээ хөгжим сонсогдож салхинд ус намрин хийсч байна гэж төсөөлөд үзээрэй. Элевчин. Гэрлэн дохоо хүлээгээ зогсож байтал нэгэн элевчин ирээд арын суудал суучглаа. Хүний машин дураараа суугаад ямар сони юм бэ гэж бодов. Шига. Бидэнд элевчин шивгаа өглөө. Үнэхээр баяртай байна. Гэвч үнэхээр том шивгаа байсан болохоор унагчглаа. Бүв бүрэнхий шивгаа уруу замаар өнхрөөд л байлаа. Трамп ерөнхийлөгч. Уруу замаар өнхөрч явсан шивгаа Трамп ерөнхийлөгчийг очиод мөрөгчлөө. Шивгаа талан хуваагдаж Трамп ерөнхийлөгч шивгааны шүүсээр будагдаж орхилоо. Пудел. Яг тэрүүгээр өнгөрч явсан пудел нохоо Трамп ерөнхийлөгчийн шивгаагаар будагдсан хувцсыг долоож өглөө. Цагаан пудел байсан чинь шивгааны шүүсэнд будагдаад ягаан болчихвоо. Найз. Тэр ягаан өнгийн шүүсээр найз зураг зурлаа. Зурсан зургаа гайгүй үнээр зарсан бөгөөд тэр мөнгөөрөө торт худалдан авлаа. Анааш. Тортоо идэж байтал анааш хурж ирээд урт хэлээрээ 7 ганцаараа идэж өглөө. Скейтборд. Торт цацтлаа идсэн анааш скейтборд унаад хотын төв рүү зугтаад явчихлаа. Салют. Тэр скейтборд унсан анаашин араас машинаараа хүн дахиж явтал замд үнэхээр үзэгсэлэнтэй салют буудуулж байлаа. Дуу. Тэр салютыг харангаа радиогоо залгатал дуртай дуу маань явж байв. Түүнийг сонсоод сэтгэл их гоё боллоо. За дууслаа. Үнэхээр сонирхолтой үйл явдал боллоо. Одоо бүгдээрээ цээжилсэн үгээ бичээд үзээрэй.
Хамгийн гол нь үйл явдлыг эхнээс нь нэг бүрчлэн ургуулan бодно. Бичлэгийг зогсоож байгаад бодонгоо бичиж болно. Бодит амьдралтаа авталтаагүй үйл явдалч гэсэн гарцаагүй ой тонд үлдсэн байх болно. Нилээн тогтоогдсон байгаа үсттэй. Ихэнх хүмүүс дан ганц зүгээр нь цээжлэх гэж оролддогч. Хэрвээ тийхүү яаж иж байгаа цээжлэлээч гэсэн тэр нь ой тоонд бараг үлдэхгүй хурдан мартагддаг. Түүнтэй харьцуулахад дүрслэн бодож холбож цээжлэх нь ой санамжинд тогтож үлддэг бөгөөд шалгалтанд бараг бүгдийг нь зөв хариулах хэмжээнд очино. Үг болон аливаа зүйлийг цээжлэхдээ ямар ч үйл явдлаар уруулан бодож дүрслэн цээжлэх болох бөгөөд та өөрөө нэг туршаад үзээрэй. Орчуулан хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээнэ үү?